Эрдэм Хубагшанов дөнгөж 18 настай. Гэвч тэр аль хэдийн олон улсын гроссмейстерийн цолх хүртэж, Бурятийн төвхөнд ийм өндөр цолонд хүрсэн 5 дахь тамирчин болж байна. Шатрын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлж, ардын хуралд Эрдэм түүний эцэг болон дасгалжуулагчид талархлын бичиг гардуулжээ. Эрдэм Алексеевич, та мундаг байна. Зорилготой хүн гэдгээ харуулж чадлаа. Энэ спортод цаашид улам их амжилт гаргахыг хүсье. Бид таныг үргэлж дэмжиж байх болно. Бурятийн шатрын холбооны ерөнхийлөгчийн хэлснээр гроссмейстерийн дээд цолыг авах амаргүй. Үүний тулд Элла Чансаг 2500 ононд хүргэж, олон улсын тэмцээнүүдэд гроссмейстерийн нормыг 3 удаа биелүүлэх шаардлагатай байдаг. Өнгөрсөн 12 дугаар сард Эрдэм эрэгтэйчүүдийн рапид болон Блицийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг гроссмейстерүүдтэй тоглосон. Тэмцээнд Магнус Карлсен болон бусад тамирчид оролцсон. Рапидын нэгэн тэмцээнд Эрдэм тухайн үеийн Блицийн дэлхийн аварга Уладар Вүрзентэй тоглож ялалт байгуулсан. Эрдэм шатрын урлагийг 12 жилийн турш эзэмшиж байгаа бөгөөд цаашид улам ахих зорилготой гэдгээ хэлсэн юм. Шатар бол миний хувьд спорт гэхээс илүү тоглоомч юм шиг. Эхэндээ зүгээр л тоглох сонирхолтой байсан юм аа. Ирээдүйн зорилго тань юу вэ? Ойрын жилүүдийн зорилго юу вэ? Олон улсын тэмцээнүүдэд оролцож, тоглолтын төвшин Чансагаа ахиулж, цолноос гадна шинэ амжилтад хүрэхийг хичээнэ. Эрдэм Новосибирскийн их сургуулийг зочд буудлын менежментийн чиглэлээр 1-р курст суралцж байна. Эний зэрэгцээ өдөр бүр бэлтгэл хийж, жилд ойролцоогоор 8 удаа янз бүрийн тэмцээнд оролцдог. Валентина Цыбикова, середина земли, Бурятия. Төгсгөлгүй маршрут нэртэй үзэгслэн урагш тэмүүлэх хөдөлгөөн амьдралын тасралтгүй үргэлжлэх замналын тухай өгүүлнэ. Замын туршид тохиох зогсолт бүрт хүн өөрийн чиглэл хамт явах хүнийг сонгодог билээ. Үзэсгэлэнд хэдэн 10 бүтээлээ дэлгэгдсэн байна. Энд уран зураг, гэрэл зураг төдийгүй. Поморчуудын Берегиня хэмээх дотемыг дүрсэлсэн зогсоолын тэмдэгч бий. Том дулаан далавчаараа бяцхан хүүхдүүдийг нэмүрч хамгаалж буй эмэгтэй дүрээр илэрхийлэгддэг энэ бэлэгдэл нь инэрл хамгааллыг илтгэнэ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Москвагийн уран бүтээлч Ольга Аришина, Алена Ларинц нар төрөвчээ. Тэд Оросын хотуудаас урам авч эх орны гоо үзэсгэлэнг уран бүтээлээрээ харуулахыг зорьсон байна. Магадгүй энэ үзэсгэлэн хэн нэгнийг аялалд уриалан дуудах байх. Эсвэл хэн нэгний сэтгэлд хүрэх байх. Бид дулаан мэдрэмж, санаа бодол, хөдөлгөөний эрч хүчийг хуваалцахыг хүссэн. Бүс нутаг бүр Бурятийн адил өөрийн түүх, соёл, орчин үе ба уламжлалыг хослуулсан давтагдшгийн онцлогтой. Нээлтийн арга хэмжээнд Бурятийн уран бүтээлчид ч оролцож үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Эдгээр зургууд надад ойр санагдлаа. Өнгөний шийдэл дотоод мэдрэмжид нэвтрэх илэрхийлэл нь гүн гүнзгий санагдсан. Та гүн гүнзгийг хэлээ, тодруулаач. Гэрлийн шийдэл оюун ухаанд шингэж байгаа байдлаараа үнэхээр гүнзгий сонирхолтой санагдсан. Анхны харцаар хоёр өөр зураач, хоёр өөр уур маяг харагдаж байна. Мөн урлагт хандах гүн гүнзгий философи хандлага мэдрэгдэж байна. Энэхүү үзэсгэлэнгээс зөвхөн уран бүтээлчид төдийгүй үзэгч бүр өөр өөрийн утга санааг олж гарч чадна. Автобусны дүрслэл зөгнөл агуулсан санаа, тод өнгийн зургууд нь надад маш их таалагдсан. Маш сонирхолтой үзэсгэлэн байна. Өвөрмөц хэллэгтэй, гүн бодолд хүргэх сэдвтэй санагдлаа. Цаашид үзэсгэлэнг манай бүгд найрамдах улсыг харуулсан шинэ бүтээлүүдээр баяжуулах төлөвтэй байна. Софья Петрова, середина земли, Бурятия.
В основу этого Энэхүү комиксийн үндэс нь уран зөгнөл биш, харин эрхэм мужийн бодит түүх юм. Дүрслэлүүд дээр харагдаж байгаа нь Ноорог хувилбар бөгөөд эцсийн бүтээл нь 40 хуудастайгаар хэвлэгдэн гарчээ. Гол дүрүүд нь Даниил Маша хоёр. Харин тэднийг өнгөрсөн цагийн аялалд домогт Баабар хөтлөх юм. Дүрслэлийг бүтээхэд 4 график зураач ажилласан бөгөөд хиймэл оюун ухаан тэдний туслагч нь болсон байна. искусственный интеллект. Хүрээ татах, наривчлан засварлах ажил бол биднийх. Харин суур дүрслэлийг хиймэл оюун бүтээсэн. Жишээ нь өнгөний шилжилт, арын фон зэргийг, заримдаа дөрүүдийн толгой, гар зэргийг бид дахин зурж засварласан. Учир нь хиймэл оюун төгс биш. Тиймээс хиймэл оюун ухаантай ажилдаг зураачийн ажил ихэнхдээ түүний бүтээсэн зүйлийг боловсруулж сайжруулахад чиглэдэг. Что делает искусственный интеллект? Ялангуяа түүхэн хэсгийг нягт боловсруулах нь чухал ажээ. Комикс 17 дугаар зуунаас эхлэн өвөг дээдсийн амьдралын тухай өгүүлдэг. Если говорить про Комикийг нэгэн энгийн түүхээр бүтээхэд илүү хялбар байдаг. Харин энд олон баримт, хүмүүс, үйл явдал багтсан юм. Гэсэн ч уншигч өөдөхгүй гэж бодож байна. Цель комикса Комиксийн зорилго нь төрөлх нутгийн түүхийг ялангуяа залуу үед түгээн дэлгэрүүлэх юм. сейчас мы находимся. Одоогор бид комикийн ажлыг дуусгах шатандаа явж байна. Нийт 2400% хэвлэж ихтэй сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран тарахаар төлөвлөж байна. И среднепрофессиональными образовательными учреждениями. если графические истории Хэрвээ энэ график түүхүүд оюутнуудын гарт хүрч тэд төрөлх нутгийнхаа тухай шинэ мэдлэгээр баяжиж чадвал уг төслийн зорилго биелсэнд тооцогдно. Элина Собенникова, Артур Ощупкин специально для программы «Новости». Забайкальская сборная Өөр байгалийн хязгаарын биатлоны шигшээ баг Улс орнуудын холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээнээс нийт 7 шагналт байр хүртжээ. Энд 2 төрөв, 2 дэд, 3 дугаар байр багтсан байна. Тэмцээнд Камчатак, Якут, Сахалин, Бурят болон өөр байгалийн хязгаарын тамирчид оролцжээ. 2014 оны түүмрийн дараа анх удаа бид бүтэн багаараа Спартакиадад шалгарч оролцох эрх авлаа. Камчатка бол маш хүчтэй баг. Сахалин ч мөн адилхан. Энэ удаа бид тэдэнтэй энэ тэнцүү өрсөлдсөн. по итогам первенства Тэмцээний дүнгээр манай 6 тамирчин Санкт-Петербург хотод болох Оросын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Тэдний дунд 2 төрөв байр эзэлсэн София Михайлова бий. Тэрээр биатлоны спортоор 10 дахь жилдээ хичээлж байгаа бөгөөд Улс орнуудын тэмцээнд тэрэнд бараг өрсөлдөгчгүй өнгөрсөн гэж даруухан хэлсэн юм а. удалось ей почти без конкуренции. Би нэг газар тогтож сууж чаддаггүй их эрч хүчтэй хүн. Ээж маань намайг ямар нэгэн спортоор хичээлүүлэхийг хүсээд биатлоны секцийн үнгийн эсэлтийн зар харж ирсэн. Тэгэд энэ спортод шууд дурлсан. Өрсөлдөөн их мэдрэгдээгүй гүйж бүхнээ дайчлаад үр дүнгээ харахад сайн байсан. Орос улсын улсын тэмцээнүүд шиг шахуу өрсөлдөөн байгаагүй. Тамирчдын бэлтгэл эд өрнөж байна. Цаг агаар боломжтой үед нэг бэлтгэлээр 20-30 км замыг туулдаг. Мөн хурдан оновчтой будах чадварыг тогтмол давтаж бэлддэг. Гэвч зөвхөн бэлтгэл сайтай байгаад хангалтгүй. Оросын холбооны улс даяарх тэмцээнүүдэд оролцоход санхүүжилт дутмаг байгааг тамирчид онцолж байна. Өөр байгалийн хязгаар маань Орос улсын улсын аврах шалгаруулах тэмцээнүүдэд шагналын давцанд гарч гялалзаасаа гэж хүсдэг. Гэвч харамсалтай нь санхүүжилт бага. Бид боломжийнхоо хэрээр оролцож хичээж байна. Миний зорилгоод биелж байгаад баяртай байгаа. Цаашид улам хичээнэ. 20 февраля 2 дугаар сарын 20-нд София болон өөр байгалийн хязгаарын бусад биатлончид Уфа хотод болох сонгон шалгаруулалтад оролцохоор ниснэ. Харин 3 дугаар сард Ханты-Мансийск хотыг зорих юм а. Тэмцээний дүнгээр тэд Оросын холбооны улсын шигшээ багт багтах боломжтой. в инфуле Анастасия Шадрина. Несмотря на мороз и короткий Хүйтэн жавар ахархан өдрийн гэрэлтч барилгын ажил зогсохгүй үргэлжилж байна. Металл хийцийн гагнуур шин шон суйрлуулах ажил эд өрнөж байгаа бөгөөд одоогоор талбайд ойролцоогоор 110 хүн ажиллаж байна. Мөн ирээдүйн гүүрийн суурийн нэг хэсэг болох 10 дугаартай кофер дамын барилгын ажил дуусах шатанда оржээ. оснований будущего моста. Өвлийн улиралд ажил тасралтгүй үргэлжилдэг. Зөвхөн хасах 40 хэм хүрсэн онцгой хүүтэн өдрүүдэд техник зогсдог юм. Ер нь ихэнх ажлыг дулаалгатай асарт хийж тэнд гагнуурын томсгосон угсралтай ажлуудыг гүйцэтгэж байна. Нийтдээ 8, 9, 10 дугаар тулгуурт 3 кофер дам баригдана.
Именно в строительстве Лена мөрний гүүрийн барилгын ажилд Оросын практикт анх удаа хөвгч кофердам ашиглаж байна. Тэдгээрийг эхлээд хуваарай газарт барьж мөс хайлсны дараа усанд буулган барилгын флотын тусламжтайгаар шаардлагатай байршилд нь байрлуулах юм а. Ленский мост считается. Лена мөрний гүүр нь Орос төдийгүй дэлхийн гүүр барилгын салбарын хамгийн төвөгтэй төслүүдийн нэг бөгөөд дэлхийд ижил төстэй жишээ бараг байхгүй. Хөвгч кофердамын технологи нь Оросын холбооны улсад хэрэглэгдэж буй дэвшилт шийдлүүдийн нэг юм. Гүүрийн ашиглалтын үзүүлэлтүүд төслөөрөө онцгой бөгөөд адилтгах бүтээн байгуулалт байхгүй. Назначаются проектом. Якутийн гол мөрнүүдэд усан замын навигац эхэлж 10 дугаартай кофердам бэлэн болгомогц. Тэрнийг усан санд буулгахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ голын голдрлыг дагжуулах ажлын эхний шат эхлэх юм а. Семенов, Якутск. Электричество – это кровь. Цахилгаан бол орчин үеийн эдийн засгийн цус нь юм. Бидний атганд байгаа ухаалаг утсыг ажилуулж, цахилгаан автомашиныг цэнэглэн, тэнгэр баганцсан барилгуудын гэрлийг асаадаг. Гэвч энэ эрчим хүчний хамгийн том хүнд жингийн хэрэглэгч нь аж үйлдвэр. Түүний асар их хэрэгцээний цар хүрээ дэлхийн хамгийн том тусгай гангийн үйлдвэрүүдийн нэг Жанин хот дахь Синченгийн төмөрлөгийн үйлдвэрийн цехэд тод харагдана. Тус үйлдвэр жилд 1 сая хагасаас илүү тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд цуваа нь хоромж зогсдгүй. Ийм хурдцтай үйлдвэрлэлийг хангахын тулд хэрэг хэмжээний эрчим хүч шаардлагатай бай. Энэ хүч хаанаас гардаг вэ гэдг нь гол асуулт юм. И откуда берется эта мощь? 2025 онд компанийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 3.5 тэрбум киловатт цагт хүрсэн нь өмнөх оноос ойролцоогоор 10% өссөн үзүүлэлт юм а. Бид ногоон эрчим хүчний хэрэглээг шууд худалдаа авалт дээврийн нарны автан эрчим хүч хуримтлуулах системээр нэмэгдүүлж байна. Рост электропотребления на 10. Өнөөгийн дэлхийн нөхцөлд цахилгаан хэрэглээ 10% өссөн нь чухал амжилт юм. Үүнээс гадна нийт хэрэглээний 10 гаруй хувийг нохон эрчим хүч эзлэх болсон бөгөөд энэ хувь тогтмол өсөж байна. Плавно растет. Ногоон болон баг нүүрс төрөгчийн хөгжлөн тусгай гангийн салбарын гол зорилт манай өндөр технологийн салхин эрчим хүчний тоног төхөөрөмжөд зориулсан ган дотоодын зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж байна. 2025 онд бид сансрын болон нисхийн бэхлэгээний ган зэрэг 15 шинэ гол материалыг боловсруулсан. Ингэснээр уламжлалт бүтээгдэхүүнээс гадна нисэх, сансар, батлан хамгаалах болон дэвшилтэд үйлдвэрлэлийн салбарт нийлүүлэлтээ өргөжүүлж байна. Төмөрлөгийн үйлдвэр илүүдэл дулааныг ашиглан цахилгаан эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэдэг. Жанин хотын дэд станцууд ч эрчим хүчний системийн чухал зангилаа болж нийт цахилгааны 80 гаруй хувь нь үйлдвэрүүдэд зарцуулагдж байна. Гэвч эрчим хүчний хэрэглээний бүтэц аажмаар өөрчлөгдөж байна. Плавно меняется. Эрчим хүч их шаарддаг уламжлалт салбаруудын хэрэглээ буурч харин дижитал компаниуд шинжлэх ухааны төвөд ногоон технологийн салбар гол хэрэглэгч болж байгаа. Как подчеркивает Энэ бүхэн хятадын аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг илтгэн. Өнгөрсөн жил тус улс анх удаа 10 их 80 киловатт цаг цахилгаан хэрэглэсэн нь Америкийн нэгдсэн улсын хэрэглээнээс 2 дахин их. Европын холбоо энэтхэг Японы нийлбэрээс давсан үзүүлэлт болсон. Энэ амжилт нь ногоон эрчим хүчний хурдцтай өсөлт болон аж үйлдвэрийн цахилгаанжуулалтад тулгуурлажээ. Өөрөөр хэлбэл хятад улс зөвхөн илүү их эрчим хүч хэрэглээ зогсохгүй, түүний эгүүсүр болон ашиглалтыг шинэ шатанд гаргаж байна. Энэ бол хүчирхэг атлаа илүү ухаалаг, цэвэр эдийн засгийн шинэ томьёо юм. более умная и чистая. Илона Линард, CGTN. Сүүлийн үед таны сошиал сүлжээний мэдээний урсгал өөрчлөгдөж, мөстэй кофе багасч, халуун усны зураг олширсан бол та ганцаараа ийм болоод байгаа биш юм а. TikTok болон бусад платформын хэрэглэгчид өөрсдийгөө хятадын фэн клубт нэгдсэн гэцгээж байна. Энэ бүхэн Америкийн нэгдсэн улсад амьдардаг Шэри хэмээх хятад гаралтай контент бүтээгчийн олноо тархсан бичлэгээс эхэлжээ. Которые часто делятся своими идеями в интернете. Маргашаас чи хятад болно. Энэ нь содон сонсогдож магадгүй ч энэ шин трендийг үүсгэх аргагүй болсон. Этот новый модный тренд. Правила просты, но как ни странно. Дөрмүүд нь энгийн боловч итгэл төрүүлмээр юм. Халуун ус уу, чансан ногоёд, гэртээ дулаан шахаа өмс, цэгүүн дасгалыг торгоны 8 хэсэг дэгдэх, ба дуан цэн зэрэг удаан хөдөлгөөнд дасгал хийх. Китайской гимнастики цигун.
В ответ на этот призыв Гадаадын хэрэглэгчид халуун ус ууж, ургамлын цай чанаж, хятад маягийн хоол хийж, дасгал хөдөлгөөн хийж байгаа бичлэгүүдийг нийтэлж эхэлжээ. Та намайг амьдралынхаа хятад үеийг туулж байхад минь олж харлаа гэх хэллэг захим орчинд өргөн тархжээ. Олон хүн энэ хандлагын утгыг ойлгож байна. Халуун ундаа биеийг тайвшруулж, зөв амьсгалтай хөдөлгөөн стрессийг бууруулна. Ийм дадлал зуршлууд эмх замбраагүй орчин үеийн амьдралд зохион байгуулалт авчирна. Хүмүүс зөвлөгөө сонсож, дасгалын зөв гүйцэтгэлийг үнэлж, бие биеийн акцийг онлайн орчинд дагаж байна. Хятадын хэрэглэгчид ч гэсэн нэгдэн гадаадын хүмүүст хятад болох алхамчилсан заавар нийтэлж эхэлжээ. Бүгд найрамдах хятад ард улсад визгүй зорчих боломж өргөжсөнтэй холбоотойгоор зарим нь энэ соёлыг бодитоор мэдрэхээр хятад руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Энэ нь урт хугацаанд үргэлжилсэн онлайн флеш моб мэт боловч хоосон зүйл биш юм. Урд нь дэлхийн нийт хятадыг цагаан хэрэв, фанда, кунфу зэрэг бэлэгдлэр төсөөлдөг байсан бол одоо анхаарал өдөр тутмын соёл, амьдралын хэв маягт шилжиж байна. Хятад болох нь гэдэг нь иргэншлээ солих тухай биш. Харин хэвшмэл ойлголтоос давж соёл хоорондын харилцааг өдөр тутмын амьдралд мэдрэх тухай юм. Заримдаа харилцан ойлголцол өчүүхэн зүйлээс эхэлдэг. Жишээлбэл нэг аяг халуун уснаас мөн шин зүйлийг туршиж, ойлгож, хүлээн зөвшөөрөх хүслээс. и желание попробовать понять и принять. И Мин Иван Молостов, CGTN.